За аймгийн хэмжээнд гэмтрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл одоо шийдвэр гаргаж энэ өнгөрсөн он жилүүдийн нөхцөл байдалтай уялдуулаад өнөөгийн нөхцөл байдал дээр дүгнэлт үзэхлээр үнэхээр одоо гэмтрийн гаралт өссөн энэ нөхцөл байдлыг одоо засаж залруулах ийм зайлшгүй шаардлагын үүднээс энэ гэмтрээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг сайжруулах ийм одоо аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулахаар шийдвэр гарсан. Тэгээ энэ ажлыг шийдвэр гарснаас хойш бол аймгийн засаг даргаар гаргасан ажлын хэсэг бас нэлээд эрчимтэй ажиллаж, богино хугацаанд ажиллаж, за сумдын гэмтрээс урьдчилан сэргийлэх цэвэрлэлийн ажил дээр бас нэг хяналт шинжилгээ шалган туслах группээр гэмтрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд хуваарлагдаж очиж ажиллаж, ажлыг үзсэн. За мөн арх согтууруулах хундаа хөдөлгөх түүгээр одоо хөдөлთა эрхэлдэг тийм үйлчлэгээ эрхэлдэг байгууллагуудын лицензтэй байгууллагуудын ажлыг бас үзэж харж хяналт шинжилгээ хийж бас энэ зөрчил дутагдал арилгуулах ийм чиглэлээр 27 сумдаа ажиллах. За зарим одоо замын хөдөлгөөний эсрэг гэмтэрэгтэй уялдуулаад бас зарим газар замын тэмдэглэгээнүүд хийх, за хур цааруулгач тавих, за тодорхой одоо мэдээлэл өгөх, самбар интервью болгох гэдэг нэлээд ажлуудыг одоо манай зөвлөл сая хийж амжуулсан байна л да. Нэг сарын хугацаанд. Тэгээ нэг сарын одоо ийм аян өрнүүлж ажилласнаар ажилуулад тэгээд өнөөдөр бол энэ зөвлөгөөний зохион байгуулж байна. Тэгээ энэ зөвлөгөөнийг яа харахгүй одоо манай аймгийн нутгийн удирдлагын байгууллагууд, за бүх сумдын одоо удирдлагууд, за олон нийтийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, за иргэд олон том аж ахуйн нэгж байгууллагууд ч гэсэн ер нь энэ гэмтрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэлээд одоо ажил зохион байгуулах юм. Заашгүй онцгой шаардлага байгааг бол энэ их олон тоо баримтууд харуулж байгаа. Өнөөдөр манай энэ зөвлөгөөн дээр гарч байгаа тоо баримтууд бол яалч явахгүй өсөлттэй болсон. Жил ирэх тусам одоо гэмтрийн тоо өссөн. Ялангуяа согтуугаар үлдсэн гэмтрийн тоо өссөн. Малын хулгайн гэмтрийн тоо бас бурахгүй байгаа. Иргэдийн одоо бид нөлөөлсөн одоо гэмтрэг, за нөгөөтэйгөр хулгайн гэмтрэг, ийм одоо гэмтрийн гаралт бол буурахгүй байгаа учраас энэ асуудал дээр бол нэлээд онцгой анхаарах шаардлага байгаа юм. Тэгээд одоо үнэхээр өнгөрсөн он жилүүдэд Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж, зөвлөж, зааж ажиллаж байсан өнөө гэмтрээс урьдчилан сэргийлэх зөвлөл гэсэн төв байгууллага нь татан буугдсан. Тэрнээс үүдээд бол ямар ч одоо тийм мэрэгжлийн арга зүйн зөвлөгөө өгдөг юм тасардсан. Ийм нөхцөл байдалд бол нутгийн өрөө удирдлагчны байгууллагын дарга энэ гэмтрээс урьдчилан сэргийлэх зөвлөлийг ажлыг зохицуулах зөвлөлийн ажлыг бол нэг сайн ойшоож хийж байгаагүй гэсэн байдал сая ажиглагдлаа. Тэгээ энд бол одоо нэлээд зөвхөн одоо бид нар зүгээр яриад явах биш. Тэнд одоо энэ үйл ажиллагааг таарсан олон одоо тийм чухал ажил арга хэмжээний зохион байгуулдаг. Хуучин ч одоо бид нар хүүхд залуучуудын дунд аас тэмцээн одоо энийг сурталчлах, зөв үнийн зөв мэдээлэл өгөх чиглэлээр аас тэмцээн уралдаан зохион байгуулдаг. тэргээд олон ажил арга хэмжээ зохион байгуулдаг байсан бол бас энэ ажлууд нэлээд тасрах шинжтэй болсон. Сумынхан гэмтрээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажилд сумынхаа төсөвт хөрөнгө мөнгө суулгахаа болсон тэргээд их тийм ажлын уялдаа холбоо алга болсон байна л да. Тэгээд тийм учраас энд бол нэлээд онцгой анхаарал тавьж бид нар энэ иргэдийнхээ аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайн байлгах чиглэлээр энэ гэмтрээс урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатанд онцгой анхаарч ажиллах ийм шаардлага гарч байгаа учраас энэ зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа. Тэгээд одоо яг энэ цаг үе бол бас нэг сонгуул болоод өнгөрцөн сум орон нутагт бол шинэ удирдлагууд гараад ирсэн. Шинэ засаг даргын мөрийн хөтөлбөр ийм хэрэгжүүлэх гэж байгаа ийм цаг үед бол одоо яалч явахгүй энэ гэмтрээс урьдчилан сэргийлэх ажлыг их анхаарч ажиллах ийм гарааны үед дээр бол нэлээд мэдээлэл өгч эднэртэйгээ бас ажил төрлийнх нь хариуцлагыг нэлээд өндөржүүлж ажиллах ийм шаардлага байгаа учраас энэ цаг алдахгүй зөвлөгөөнийг зохион байгуулах бас онцгой нэг шаардлага байгаа юм. Нөгөөдөөр хууль хяналтын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, иргэд олон түмний тэгээ одоо уялдаа холбоо их муу болсон байна. Тийм учраас энэ уялдаа холбоог ер нь бол одоо зөвхөн цагдаа хууль хяналтын байгууллагын ажлаа энэ гэмтрээс урьдчилан сэргийлэх ажил гэж хэлж болохгүй шүү дээ. Энэ бол яа харахгүй төрийн бус байгууллагууд,
тодорхой шиг үүрэгтэйгээр мөн төрийн байгууллагууд энэ нутгийн удирдлагын байгууллагууд бол энд онцгой анхаарч ажиллах юм шаардлага байгаа. Тэгээ бидэнд бол бас хүндрэл бэрхшээл бий л дээ. Хөрөнгө мөнгө санхүү дутагдaltaагаас болоод ажил урагшаа явахгүй байж магадгүй. За ийм нөхцөл байдлыг бол ангийнхаа хэмжээнд нэлээд сайн бий болгож за тэнд шаардлагатай байгаа тоног төхөөрөмж хэрэгсэл юм энэ бол бүрдүүлж өгөх. Цагдаагийн байгууллага, хууль хяналтын байгууллагын оронтойг нэлээд сайн байлгах, бүрэн одоо бүрэлдэхүүнийг сайн ажилуулах, бүрэлдэхүүнээр нь ажилуулах энэ төргээд онцгой нутгийн удирдлагын байгууллагуудаас онцгой гарах асуудлууд бий. Тийм учраас энэ зөвлөгөөнөр бол нэг нөгөө нэлээд сайн хилцэж авъя. Хаана ямар дутагдал байдгийг, сумар нутагт байна уу? Одоо болохгүй бол зарим хууль тогтоомжууд бол үнэхээр сумар нутагт мөрдөж хүндрэл бэрхшээлтэй байгаа бол тэрийг нь дуу хоолойг бид нар бас энэ зөвлөгөөнөөр сонсож мэдээлэл энэ дэш нь өмнө зөвөр өгье. Тооромтой нэлээд сайн зэгсэлж авъя. Анхаарах асуудлуудаа яг зорилт болгож цаашдаа хэрэгжүүлэх тийм асуудлуудаа энэ цаг үед бас нэг сайн тодорхойлж авъя. Тэгээд хэрэгжүүлэх шатндаа орё гэсэн ийм л одоо зорилгоор энэ зөвлөгөөнийг зохион байгуулж байгаамаа.